За би асуулт асууя. Энэ эд эрхтэн эс шилжүүлэн суулгах ажиллагаа нь орчин үеийн ангаахын хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг арга боловч бас үүний зэрэгцээ хүний эрхийн хувьд хамгийн эмзэг зохицуулт шаарддаг бүтэн эм хүний эрхийн тогтолцоо шаарддаг ийм байдгаараа онцлог байдаг. Тэгэхээр яг би нөгөө ажлын хэсгийн сая бүрэлдэхүүн ингээд танилцуулж яхад яг хүний эрхийн чиглэлийн хүмүүс бас танай ажлын хэсэгт ажиллав уу? За үүнтэй холбоотой яг энэ хуулийн төсөл дээр 70 хэдэн нэмэлт зарчмын зөрүүтэй санал орж ирж байна. Бүхэлд нь бүтнээр нь хүний эрхийн дүн шинжилгээ хийлэг үү гэсэн нэг юм асуулт байна. За хоёрдугаарт энэ шийдвэрийг гаргах нь өөрөө зөвхөн тухайн хувь хүн шийдвэр гаргахаас гадна гол нь маш сайн мэдлэгтэй, мэдээлэлтэй байж энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бидний хэллэгээр нөгөө зөвшөөрөлтэй, мэдээлэлтэй шийдвэр гаргалт гэдэг. Тэгэхээр яг тухайн хүнийг энэ бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргалт хийхэд нь энэ хуулийн дээр ямар механизм тусгасан бэ? Ямар үе шаттайгаар хэрхэн яаж танилцуулах, ямар мэдээлэл өгж иж тэр хүн шийдвэрээ гаргахаар энэ хуулинд туссан байгаа вэ гэдэг дээр маш тодорхой ингээд үе шаттай алхамтай ингээд хариулаад өгөөч гэж байна. За 3 дугаар асуулт бас яг үүнтэй холбоотой. Шийдвэр гаргасны дараа эд эрхтэнтэй холбоотой мис засал ажилбар янз бүрийн ажиллагаанууд хийгдлээ. За хожим нь энэ өөрөө эдийн засгийн шахалт, гэр бүлийн дарамт, өөр ямарваа нэгэн гурдагч гэдгийг нөлөө байсан эсгийг шалгадаг хяналтын механизм энэ хуулийн төсөл дээр туссан байгаа юу? За үүнийг яг хэрхэн ер нь шалгаж илрүүлнэ гэж харж байгаа вэ гэсэн ийм 3 асуулт байна. За ажлын хэсэг хариулъя. Эндрийн 4-р микрофон. Хөрвүүлэн дэвшний төв алтантлаг. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. За ажлын хэсэг бол яг эмнэлзүүн чиглэлийн ажлын дэд хэсэг, дэмжих ажлын хэсэгт орж ажилласан байгаа. За бид нар бол хууль өргөн барьсны дараа хүний эрхийн үндэсний комиссаас санал авч холбогдох хилцүүлгийг хийж заалтуудыг бол тусгаж ажилласан байгаа. За хоёр дахь асуулт бүрэн мэдээлэлтэй байдал нь тусгасан асуудлыг бол яг өнөөдрийн байдлаар бол энийг бол илүү журмын зохицуултыг хийх шаардлагатай байна гэж үзээд журмаар бол зохицуулах боломжтой байна гэж харсан. Одоогийн процесс нь бол бид нэр амьгууд донорын гэр бүлтэй тархины үхэл батлагдсан тохиолдолд гэр бүлтэй нь уулзаад холбогдох мэдээллийг өгөөд яг тархины үхлийг бүрэн ойлгосны дараа бид нэр донор болох хүсэлтэд тавьдаг. Ингээд хэрвээ зөвшөөрөх юм бол холбогдох маягт нь гаруй зохицуулж баталгаажуулж авдаг байгаа. Миний өмнө хэлсэнчлэн тархины үхэл тодорхойлох баг нь өөрийнхөө тархины үхлээ оншсны дараа гэр бүлийн гишүүдтэй уулзаад яг энэ хүн маань эмнэлгийн тусламж үйлчлэгээр иймэрхүү байдал дээр авлаа. Одоо яг энэ тархины үхэл нь ийм оншоор ингээд баталгаажууллаа гэд тархины үхлээ бүрэн гэр бүлд ойлгосны дараа манай албарч уулздаг байгаа. За 3 дахь нөлөөний асуудлын хувьд гэх юм бол яг мөн адил журмаар зохицуулах бүрэн боломжтой гэж харсан. Ялангуяа амьд донорын асуудал дээр хуулийн төслийн нэр томьёоны тайлбар амьд донорын асуудлыг тодорхой тусгасан байгаа. Сайн дураараа бие даасан өөрөө шийдвэр гаргасны энэ тохиолдол гэсэн заалтууд байгаа. Тэгэхээр энийг бид нэр ялангуяа манай зохицуулах алба амьд донортой уулзаад холбогдох өргөдөл энэ маягтуудыг яг та өөрөө сайн дураар гаргасан уу? Ямар нэгэн ах トゥ хамаатан садан аав ээжийнхэн дарамт шахалтны үндсэн дээр бусдад амьд донор болох гээд байна гэдэг энэ асуудлыг манай албаны зүгээс уулзаад тухайн амьд донороор нь хүслийг бичүүлж ингэж авдаг байгаа. За Хүрлбаатарын баасан жаргал шүү. Тодруулж асууя. За журмаар зохицуулна гэж ийм чухал асуудлыг нээлттэй үлдээх нь хэр оновчтой юм бол доо гэдэг дээр ажлын хэсэг хариулаарай. Тэгээд ялангуяа зарчмын шинжтэй асуудлуудаа тусахгүй болвол энэ өөрөө маш эмзэг асуудал. Тэгэхээр бид нарт өмнө нь гарч ирсэн зөндөө олон кейсүүд ч байгаа, өөр бусад улс орны туршлагууд ч байгаа. Тэгэхээр энийг журмаар зохицуулах гэдэг дээр би бол яг хувьдаа олуулж яахан эргэлзэж байна. Тэр дундаа ялангуяа тархины жишээ авъя л да, сая та өөрөө нөгөө тархины өвчлөлттэй донорын тухайд ярьсан учраас тархины өвчлөлттэй гэдгийг ойлгуулна, ар гэрээхэнд нь ойлгуулна гэдэг нь өөрөө ямар процесс юм? Хэр удаа үргэлжлэх юм? Ямар мэдээлэл өгснөөрөө тэр хүн зөвшөөрсөнийг энэ хүн үнэхээр бүрэн мэдээлэлтэй байлаа гэдгийг нь яг ямар процессыг хэлээд байгаа гэдэг аахгүй. За яг үүнтэй холбоотой дахиад нөгөө хожим нь гэдэг байгаа тийм. Тухайн үедээ тэр хүн зөвшөөрөөд ямарваа нэгэн байдлаар илэрхгүйгээр эдийн засгийн За асуултаа гүйцээг асууч. Баасан жаргал шүү.
Хожим нь ямарваа нэгэн эдийн засаг гэр бүлийн дарамт шахалт эдийн засгийн дарамттай холбоотой ийм шийдвэр гаргацсан гэдгийг нь илрүүлэх ямар механизм ажиллах вэ? Тэрс та бүхэнтэй уулзаад өөрөө өргөдлөө гараар бичих чинь өөрөө механизм биш байхгүй юу? Одоо нөгөө ISO стандарт өөр янз бүрийн хяналтын механизмуд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хяналтын механизм яаж ажиллах вэ гэдгийг тодруулаад та. Тэрнээс яг ийм хүн хоорондын харилцаагаар итгэлцлэр явах ажил энэ юусоо биш байхгүй. Тэгэхээр тэр талаас нь яг механизмаа юу гэж харж байгаа вэ гэж асууад. За ажлын хэсгийн 4-р микрофон. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтанлаг. За баасан жаргал гишүүний асуултанд нэмж хариулъя. За бид нар яг гэр бүлтэй уулзж байгаа хавцад ер нь энэ амьгууд донорын бүрэн ойлголттой байгаа талаараа нэмж ойлгуулдаг ба. Ер нь бол энэ амьгууд донорын шалтгаан осол гэмтлийн шалтгаан буюу за мөн тархины ус соролтын шалтгаанаас тухайн эмчилүүлэгч маань амнаас аврах туслан жүжиглэгээ бүрэн гүйцэтгэсний дараа тархины үхэл нь бүрэн батлагдсан энэ үеийг хэлдэг. За тархины үхэл нь бол ямар ч одоо эргэц сэрэхгүй ийм өөрчлөлт байдаг гэдгийг холбоодог шинжилгээ болон багжийн шинжилгээнүүдээр нарийн тодруулдаг байгаа. Энийг тодруулдаг багийн тархины үхэл тодорхойлох баг. Ингээд одоо болвол энэ эмчилүүлэгч маань амьсгал зүрх судасны системийг нэгсэндөө хиймлэр ажиллуулж байгаа энэ үеийг бид нэр тархины үхэл гэж нэрлэдэг. Энийг олон улстай болвол мөн үхэл гэж зарладаг байгаа гэдгийг гэр бүлд нь ойлгуулдаг ба. Гэхдээ энэ амьгууд донорын гэр бүлтэй уулзах энэ процесс маань бол цаг хугацаанаас үл хамааран өдөр шөнөч гэдэг юм уу эдгээр хугацаанаас үл хамааран ямар нэгэн байдлаар цаг хугацааг богино хугацаанд үргэлжлүүлэх ийм шаардлагууд. За Батбаатар гишүүн асуултаа асууя.